Сайхан сонсогч та бүхэндээ өрөө мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7-ны даваас баасан гарагийн 20 цагаас хүргэж байгаа. Хоолболтол хов цугаараатай шаршуу нэвтрүүлгийн 2025 оны 6 сарын 18-ны 5 гарагийн дугаар шударгад бэлэн болоод байна. Студид хөтлөгч Ханцаа Амийн хариулагчаар ундрахна ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар балга бүрээс ирж хүч Мая брендийн коллаген витамин С давс мөн Минопос хамтран ажиллаж байна. Галзуухан өстө өчим мэндийг хүргэе. За бүгдэнд нь өчим мэндийг хүргэе. Манайхан тохо бацхта бэлэн л үсттэй. Тийм ээ. Бэлэн. Бараг зодох гээд юм уу? Бараг харин зодох гээд юм яах гэдэг. За өнөөдөр энэ тухай танилцуулъя гэдэг тавчхан дуртай. За миний хувьд өнөөдөр сун соггүй жүжигчний тухай танилцуулахаар бэлдсэн байна. My Liberation Notes за гэмтэргийн хот 2 гээд мад унсог жүжигчний тоглосон киногаар нь бас мэдчих магадгүй хүмүүс. Ерөн солонгостой бол нэлээ алдартай ийм жүжигчин залуу байгаа 40 гарцсан. Тэ удахгүй хичээс насыг асуунаа. Би уул нэг ойролцоо бууддаг л бас юм да яасан юм бол мэдэхгүй. Их ч гэдэг муу санаатай болсон мөлий. Айхтар таадаг болсон мөлий. Андын тий 50 цаа да. Би сүүлүүд эдрийг судлаад байгаа. Нэг хэдтэй юм шиг харагддаг нь их нэлээд судалж байгаа. За өнөөдөр их чиний ярих чинь. За өнөөдөр хөөрхөн төрх албагийн туслах дүр. За ер нь баг туслах дүргүүл кинодаа тийм ээ бүгд л өөр өөр ингэсэн үүргээр гүйцэтгэдэг. За хамгийн ихэнд Кираг танилцуулах гэж байна. Андрей Ждановын Sweet бүсгүй. За тэгээд Александр Кристиана нарын одоо дүү шүү дээ тийм ээ. Үгүй юм энэ муу амт нэг 100га ичдэг шин. Суух гэсэн тодорхойгүй бүр лайтай 0 араар тавилд энэ муу хүн тэгээд сүулдээж бүр энийгээ өрөвдөх шиг аюу хэцүү. Сүулдээ нэр өрөвдөөл байгаа юм л та. Заримдаа уурч хүргэн манаа хүн тэгээд мэдхгүй өстэй хөөрхөн дүрштэй. Байгаа л тэр юм а гэх юм одоо юу гэх юм. Андрейг бол ямар ч үндэслэхгүйгээр байнгын одоо ингэж тарчлааж идэг штэ тийм ээ. Хардаж ингээл сэрдээл зүү. Үндэслэлтэй штэ. Яхаар үндэс хэм батлсан гэж. Наад чинь Катятай нөгөө өрөөд. Би харсан ингэж кинон дээр. Өөрөө мань хүн тэгээд яг барьцсан гардцсан юм бол байхгүй штэ. Тэгтэл ер нь шалиг хүн штэ тий. Хэцүү штэ. Энд модельүүд төөрүүлдэг байсан. Викатай хамт одоо Катаг зовоод Катяг зовоод хүн шүү дээ. За тэгтээ яг энэ дүр нь бол ийм нуучтай юм байна. Гаднаа юм хүүтэн хатуу харагдаж байгаа ч гэсэн дотроо эмзэг зөөлөн хүнийг илэрхийлдэг. Гэт тэгж байсан. Тэгээ ер нь бол эцэст нь одоо Катягийн Андрейг хайрлах эрхийг нь үлээн шүрж байгаа юм бууж өгж байгаа юм л та. Харин тий. Тэгэхээр ч одоо гайгүй алалцуул алалцсан шүү дээ. Хэцүү шүү дээ. Алцаагүй шүү дээ. Тийм шүү дээ. Нэр үнэхээр нууц амраг байсан үнэн шүү дээ одоо манай хичнээн гол дурч гисэн тийм үсттэй. Зохиолн тийм юм чи яах юм тэгээ. За энэ бүсгүйг танилцуулъя тийм ээ. За жинхэнэ нэр нь болохоор Ольга Ломоносова гэдэг юм бүсгүй юм байна. За Ольгагийн хувьд 1978 оны 5 дахь сарын 18-нд төрсөн. Одоо 47 настай Оросын театр кино жүжигч юм байна. За Оросын болохоор Донецк хотод барилгачин гэр бүл төрсөн юм билээ. Ээж Наталья нь болохоор эдийн засагч байсан. За ингээд 1986 онд болохоор гэр бүлээрээ Киев рүү нүгээд аав нь бол тийшээ ерөөхдөө нөгөө барилгачин учраас хаашаа л ажил өгөн тийшэл тагаад ингээд явд юм байна л та. Ингээд Донецкт багтаа уран сайхны гимнастикаар хичээлж эхэлсэн юм бэлээ. Ер нь бол одоо би галбар нэг гоё штэ тий. Дасгалжуулагчд бүр ингээд магтдаг байсан гинэ. Уян хатан чанарыг бүр онцгойлон тэмдэглэдэг байсан гэж байгаа. За ингээд Киев түүнийг Альбиниагийн нэрмжтэй Олимпийн нөөцийн сургуульд иесүүлсэн буюу Олимпиад явах тэмэрчдийг бэлтгэдэг юм сургууль идэм байж штэ. Гэтэ тэр нөөцийн сургууль юм уу тий? Нөөцийн буюу одоо Олимпийн тэмэрчд араасаа гарах Олимпиад явах магадлалтай хүмүүс тэнд бэлтгэгддэг. Тэр нь бол Олимпиад явах боломжтой байсан гэсэн. За тэгээд тэнд спортын мастерт ер нь бол нэр дэвшигч болж орж байгаа юм л та. За ингээд 1988 онд Киевийн бүжиг тэгэлтийн сургуульд ихсэж орсон юм байна. Ингээ 97 онд Москваар яваад урлагийн сургуульд ихсэж орсон байна. За эхэндээ болохоор шалгалтанд маш их айжсэн гинэ жүжигчин болж чадахгүй юу гэдэгтээ өөртөө бол эргэлзэжсэн. Яг гоо гимнастикаар хичээлжсэн ч гэсэндээ уян хатан байсан ч гэсэндээ яг жүжигчин болно гэдэгтээ бол эргэлзэжсэн. Гэхдээ өөрийнхөө айцыг давж гарч чадсанаар эсэлтийн шалгалтаа маш амархан өгсөн. Тэгээд 2 дугаар шатандаач бас тэнцсэн юм билээ. Ингээ театрын дээд сургуулийг 2000 онд одоо орсон байт юм билээ. Тэгээд цайхан одоо сүүлийн төгснийг ярилцлаганд болохоор Ольгагийн хувьд болохоор хөөхөн төрх албагүй гэдэг цоврал киноны зураг авалтанд орсондоо харамсаж чинь гэдгийг хэлсэн мэлээ. Энэ дүрийг тогсондоо энэ дүрд одоо тогсондоо үнэхээр харамсаж байна гэж хэлсэн. Тэг яагаад харамсаад байгаа юм бэ гэдгсэн чинь энэ дүрд тогсноосоо болоод өөр дүрийн санал ирэх явуулсан гинэ. Тэгэхэр ч одоо хэцүү ч юм да те. Нэг дүрээр нь хүлээж аваад өөр дүрийн санал ирэхгүйсэн учраас шал дими би энэ кинонд тоглож дээ гэж боддог гэдгийг хэлсэн мэлээ.
За хамтраалагчаа танилцуулаад өргөжтүүлье. Балгабөрөөс ирж хүч Мая брендийн коллаген витамин С-тэй усыг танилцуулъя. За коллаген бол уургийн нэг төрөл байгаа. Хүний бие уургийн 30 орчим хувийг коллаген эзэлдэг. 20% яс болон мөгөөрсөнд үлдсэн хувь нь судаас дотор эрэхтэн гэх мэт буйны бүх хэсэгт дарах оршдог байна. За эрүүл биеийг цогцлон бүтээх үүргийг гүйцэтгэжээдэг. За коллаген витамин С-тэй нэгснээр илүү хүчрхэг коллаген бий болгодог байна. Аж тус уургийн юу гэхээр бүх насныхын хэрэглээ тохиромжтой эмэгтэйчүүдэд юу эрэгтэйчүүд бас хөөрхөн болоорой. Тийм учраас коллагентэй усаа байнга хэрэглээрэй. Коллаген биеийг залуу байхад тусалдаг учраас таны хэрэглээнд улам ойртуулад Maya брендийн коллагентэй усаас гарсан байгаа шүү тийм ээ. Одоо тэгтээ нэрээ ус мусаа хүртэл эрүүлэндээ бодоод уучж болж байгаа гэхээр гоё шүү тийм. Давуу тал гэх юм уу одоо юу гэдэг коллаген арсыг бол маш гоё толгоруулдаг, уян хатан, өнгөлөг байлгаж арсны чиглэлийг эрүүл байдлыг хадгалдаг. Тийм үүрэг бол үүсдэг юм байлээ. Тэгэхээр коллаген бол зайлшгүй хэрэглэх шаардлагатай байдаг. За тэгээ ясны хэврэгшиж хуурхаас одоо ясагтай хэврэгшиж хуурхаас хамгаална, ясны сэргижилтээс урьдчилан сэргийлнэ. За тэгээ судасны хөгшөөлт, артерийн судасны хатуурал, даралт ихсгээс бас сэргийлдэг байна. За уямшны залуу байдлыг хадгалах нь хамгийн гол нь ус хүмсийг бэхжүүлээд хугарч гэмтгийг багасгаад эрүүл ургалтыг дэмждэг байна. Тэгэхээр Maya брендийн коллаген витамин С-тэй ус нь хүний хэрэглээнд илүү ойр бөгөөд хэлбэр аргаар алдагдж байгаа коллагенийхоо одоо коллаген нөхөд зориулагдсан учраас уухад ч гэсэн маш таатай юм зөөлөн амттай байгаа. Тэгэхээр та хаанаас л бол хаанаас бүх сүлжээ дэлгүүрээс худалдаж авах боломжтой шүү. Холбоо тооцны дугаар 8869 8869 4849 8869 4849 гэсэн дугаарлал холбогдорой. Сошиалайг нь Maya Water гэдэг хайргараад ирэх. Балгабөрөөс ирж хүч Maya брендийн коллаген витамин С-тэй ус хамтран ажиллаа баярлалаа. Миний энэ хоолож байгаа сүнс байгаа шүү. Энэ хоолой зуны ханаа түржлээ сая энэ далдганж явж байгаа дагааг болж байгаа. Би нэг жоохон гайг олсон чинь зөрчлөө шүү тийм. Энийг ногоо хувцастай ихчээс л өвлөгдөж ирсэн болоо гэж би сэрдээд байгаа. За энэ талаар гэхдээ дараа хувьдаа ярьцгаа хэвлээ. Өвлөө тахтай байх тий. Заалгагийн хувийн амьдралаас төвчтөл анхны нөхөр нь болохоор Евгений байсан продюсер. За тэгээд зөвлөлт Орсын яруу найрагч Юригийн хүү юм байлээ. Хосуудын гэрлэлттэй харамсалтай нэг жил хагасл үргэлжилсэн ерөөсөө удаагүй. Харин хоёр дахь нөхөр нь Павел Сапанов Орсын театр кино жүжигчин найруулагч байгаа. За энэ хоёрын дундаас бол охтууд нь төрсөн. Тэгээд охид Варвара нь том охин Варвара нь болохоор 2006 онд төрсөн бол за бага охин Александра 2011 онд төрсөн юм байлээ. Тэгээд загалмаас ээж нь болохоор Ольгагийн ангийн охин жүжигчин Марина Александра нөө юм байна. За хүү Петр нь болохоор Сапанов болохоор 2017 онд төрсөн буюу одоо ингээд юу юм бэлээ 3 хүүхэдтэй амьдарч байгаа л гэсэн үг. Нам жимхэн юм бол нам хүм амьдарч байгаа юм л. Кинон тоглоод хөрхөн дүрх албаа тоглолт дүрийн санал илт багассан гэж шүү. Яаж байгаа юм бол энэ дүрээр нь л хараад байсан гинэ. Тэгэхэд өөр дүрд хувирах чадваргүй. Тэгээд өөр дүр дээр ч гэсэн өөр кинон дээр ч гэсэндээ ингээл бас л нөхөр нь болдгоо дүртэй олчих болол байсан юм шүү. Мэдгүй одоо гэтээ тэр үзэгчдийн нэг тийм аюул байдаг шүү дээ. Яг л нөгөө дүрээр нь л хараад харин тэгдэг. Тэр л бас юм бол Катяг гэдэг ч харагддаг шүү дээ. Харин тийм. Өөр төр нэг сүүл ямар хэм дүрлээ тоглоход нь харсан чи ерөөс нэг л дасахгүй нэг л юу алдахгүй гэдэг шиг те. Харин тэгэхээр бас хэцүү байгаа байхгүй. За тэгээд дараагийнхаа хүнийг танилцуулъя. За дараагийн дүр бол Вика ойлгомжтой тийм ээ. Жулия Такшина гэдэг нэртэй юм байлээ. За Андре Ждоны 20 дугаар нарийн бичгийн дарга Кирагийн Масяназ. За тэгээд хувийн нарийн бичгийн дарга нь болдог тий. За Викагийн хувьд бол бүдүүлэг тийм ёс суртахуунгүй дүр тоглодог. Зөвхөн нөгөө тийм харилцааныхаа буюу танилынхаа хүчээр л ажилд орсон юм уу даа гэж мэдээж чаддаг гинэ. Катигаас ялгаатай нь болохоор Вика бол чадваргүй ажилтан. Дээрээс нь залах уу гэж үнэлдэг. Кирагийн ачаар л албан тушаалтаа үлдчихэж байгаа нэг юм дүр юм байна. Тэгээд ажлынхаа бүх удаа цаг завыг өөртөө л зарцуулдаг. Би л гоё байх хэвээр гэдэг нэг хүн байдаг. За үлдсэн цаг нь болохоор Киратай хоб бацгаад зарцуулдаг гинэ. Энийг давгүй ажилласан шүү дээ. Кира гэж гүгэл явуулдаг шүү дээ. Тий нөгөө байгууллага дээр болж байгаа бүхэл хов живийг очиж бадцсан тий. Мэдээ зайлуу сүүл рүүгээ зоодсон шүү дээ. Бас их зовноо манай энэ чи бас. Гэхдээ одоо магнуул хийгээд юу гэж болоод тэглээ. Тэгээд ийм дүрд бас тоглодог гэдгийг мэдчихэж байгаа бах тий. Ер нь бол тагнуул хийдгээ хийдэг. За Юлия Такшинагийн хувьд болохоор 1980 оны 7 сарын 9-нд төрсэн Белгород хотод төрсэн юм байна. Одоо 45 настай Оросын театр кино жүжигчин бүжигчин загвар өмсгч гэдэг хүмүүс бол мэддэг юм болоогүй юм болоо загвар өмсгч байсан юм билээ. Тэгээ бүжигчин гэдгээрээ бас илүү хүнд танигдсан юм байна. Би бол загвар өмсгч л гэж бодож байсан. Анханасаа л гэж. Анханасаа л тэгэхээр угаасаа энэ чинь нөгөө кинон тийм шүү дээ тий. Загвар өмсгч найд нь загвар өмсдөг гэж орж ирсэн санагдаад байна.
За, Белгород хотод төрсэн. 7 настайдаа тэрээр том ах Владимир нь болохоор бүжгэлдэг байсан юм байна. Ах нь бүжгэлдэг байсан. Москвагийн театрын багт элсэх хүсэлтэй байгаагаа аав ээжтэй хэлсэн буюу би ч гэсэн ахтай адилхан ингээ бүжгэлмээр байна. Би ч гэсэн бүжгчин болмоор байна гэдгийг хэлж ирсэн юм байна. Ингээ 1997 онд ахлах сургуулаа төгсөөд Москвагийн улсын их сургуулийн сэтгүүл зүйн факультетэд элсэж орсон. Гэхдээ тэнд хагас жил сурсан юм байлээ. Эннийхээ дараа болохоор Олег Газмановын бүжгийн хамтлагт ороод завгүй байсан учраас маш их шахуу юм хувираар ажиллаж байсан учраас энэ сургуулаа орхицсан юм билээ. За ингээд Сергеийн загвар өмсгчөөр 1 жил орчим ажиллаж байсан. Гэхдээ ингээд ажиллаж байгаа хугацаанд Diamond Girls гэдэг клубт тайчигч хийжсэн юм байна. Тайчигч бүжигч хийжсэн юм байна манайх хүн. Тийм ээ тий. Мэргэжлэн гэсэн үг. Одоо Шууд ажиллаж исэн гэсэн үг. бүжиглэнгээ тайлдаг байсан гэх юм уу одоо. Юу гэж тайлбарлах юм дээ? Сая чинь бүжигчин байсан гэдээсэн. Бүжигчин шүү дээ. Техникийн тарадаас нь тайжч бол ороод. Яг тайчангаад бүжиглж исэн юм байлгүй дээ. Diamond Girls гэдэг клуб шүү. За. Би орж исэн юм байна. Цаадгаа чинь бүжиглж яхад харсан гэж. Тэгээд тайчигч байсан гэдгийг хүмүүс сайн тийм байна штэ. Тийм. За ингээ 2002 он тэрээр Москвагийн Нэрэмжтэй театрын сургуулийн жүжигчний ангид орсон байдаг. Ингээ 2006 онд сургуулаа төгссөн юм байлээ. За 2000-ад оны ихэнх үеэр бол ер нь бол хид хідэн алдартай хамтлаг дуучдын клипний зураг авалтанд оролцсон буюу клипний зураг авалтанд бол түлхүү ингээд оролцдог байсан гэж тэгж байна. За 2005 оноос л анхныхаа кино тоглосон. Анхныхаа кино нь Хөөрхөн төрх албагүй гэдэг кино баггүй. Тэр Хөөрхөн төрх албагүй киноноос бол маш олон жүжигчдод бол гараагаа эхэлсэн. Зарим нь бол олон танигдсан. Зарим нь энд тогснороо карьер нь зогссон жоох шиг тий. Эндээс тэгээд хит хитэ хосууд төрсэн байна. Тэгэхээр бас сонирхол юм байлээ. Энэ хоёр хоёр жүжигчний хувьд бол нүдэн дээр ил байсан хосууд. Тэр нүднээс талд арын жүжигчтэй холбоотой тайсны ард ажиллаж байсан найруулагчтайгаа одоо суус хүмүүсээс зөнд байд юм билээ шүү дээ. Олон хосууд төрсэн. Одоо буянтай юм да гэх юм уу яах юм тий. За энэ дүр нь болохоор их хүсэл эрмэлзэлтэй жүжигчинд бол алтар нэрийг шууд авчирч өгсөн. Энэ дүрийнхээ ачаар бол харин телевизийн цуврал, кино тоглох урилга маш олон хүлээж авсан байдаг. За дараагийнх нь дүрийн манайхан санджи бол 2012 онд Галтгоо нийгмийн телевизийн цувралаа ингээд бас кино тоглосон байдаг тийм. За 2014 онд болохоор Украиний нэг дээр нэмэх телевизийн үнсий цувралын гол дүрд нас тоглосон байт юм байна. За хувийн амьдралаас нь дурд бол жүжигчин Григоритой гэр бүл болсон тийм ээ тэрийг бол мэдчихэж байгаа. Тэгээд Хөөрхөн төрх албагүй кино улаан ангид киноны зураг авалт юугаар бол хосуу танилцаад дотносоод нэг гэртээ орсон. Дараа нь тэд болохоор 2007 онд төрсэн Иван, 2009 онд төрсэн Пётр гэдэг хоёр хүүтэй болсон. За тэгээд 2012 оны 6 сард одоо хосууд бол 6 жил хамтдаа байсныхаа дараа бол нөхөр нь орхиод явсан гэдгийг бол хийсэн тийм ээ. Нөхөр нь ганцаараа баймаар байна гэд. Амар тайван амьдрмаар байна гэд орхиод яваад өгсөн юм байлээ. Одоогийн байдлаар бол хүн амьтантай суугаагүй хоёр үг өсгөөд байж байгаа юм. Хүүхдүүд нь нэлээд том болцсон тийм том болцгоцсон. Одоо энэ хүүхдүүдийн зураг нь штэ. Өөр том залуучууд болцгоцсон. Байна шүү. Яахаар тэгээд энэ таа явчихдаг сони тийм. Мэдгүй би передон байх дуртай гэл явцсан байсан биз дээ. Ирэх чөлөөтэй баймаар байна гэл. Тэгсэрний тэг чи ахаад өөрөнтэй суудсан штэ. Эхнэр нь мэдчихгүй ахаа хоёр хүүтэйч болцгосон. Одоо мэдгүй нэг хэвийн юмнасаа өөдөд идэх юм болов. За дараагийнх нь болохоор Александр Юрьевич Воропеев гэдгийг танилцуулъя тийм ээ. Илья Любимов яг жихнэр нь болохоор за Юрий Воропеевийн хүү Кира Кристина Воропеев нарын том ах одоо энэ компани тэргүүн болохыг эрмэлздэг нууц явуулга бол одоо бусад зохисгүй арга хэмжээд нэлээ явуулдаг өө тэгээ Андрийг устгахыг оролддог. За ер нь бол жоохон бүдүүлгдэг шулуун шудраг гэж өөрийгөө боддог хүмүүсийн нүүрэн дээр таагүй үнэнг нь хэлж эвгүй байдалд оруулах дуртай. Энэ пал хийдэлдэг хүмүүсээс өөрсдөө тайвшаад нөгөө хүн үлд өгч идэв шудрах хүн би чам зөв үннийг хэл надаас өөр чамд хэлэх хүн баг. Энэ ийм хүн тань. Миний зүрхрээр утга утга шаа. Тий, тэрийгээ тэгээд айгүй гоё хэлэн те. Би шулуун шудраг хүн хэлдэг хүмүүс байна. Тий. Тэгээ ихтэй гоё хоолойтой жүжигч шүү дээ. Хоолой. Тий. Тэгээд яг энэ дүрийг гаргадаг байх нэ. За Илья Любимов 1977 оны 2 сарын 21-нд төрсөн. Одоо 48 настай Оросын театрын жүжигчин байгаа. Нийтдээ бол нэг 60 гаруй кинонд тоглолцсон юм биш үү? Бусдыгаа бодвол баг илүү олон кинонд тоглосон. Гэтэ нөгөө гол дүр гэхээсээ илүү туслах дүрүүдэд тоглоод яваад байсан гэх юм уу? Ийм юм бэлээ. За тэгээд
Москва хотын унган одоо иргэн гэж хэлж болох юм байна. 1993 онд Оросын театрын урлагийн дээд сургуулийн найруулагчийн ангид эсэж орсон юм байна. За аав нь болохоор Сухайн зураг туслалын товчооны хэлтсийн дарга гэсэн. Ээж нь болохоор хэл судлаач, англи, франц хэлний орчуулагч буюу юм сэхэтэн гэр бүлээс гаралтай юм байна. За том ах нь болохоор бас жүжигчин юм байна. Тэгээд хамтдаа ер нь бол юу яаж байгаа юм бэлээ. Театрын хэд хэдэн жүжигт хамт тоглолцсон юм бэлээ. За тэгээд Ильягийн хувьд болохоор театрт тоглож анх гараагаа эхэлчихсэн. Тэгтээ бүр олон кинонд тоглосон ах нь бас. Тэгтээ 11 настайгаасаа эхлээд ахаасаа бараг төрүүлээд Тюм гэдэг залуу Москвагийн театрт ажиллаж эхэлсэн байт юм. Тэгэхээр 11 настайгаасаа гараагаа эхэлсэн гэсэн үг. За мэдээлэл үнэхээр бага юм байна лээ. Хувийн амьдралаас нь дурдвал эхнэр нь Екатерина Юлькова гэж бүсгүй байгаа. Тэгээ хосууд бол 2011 оны 5 сарын 1-ээс хойш хамттай байгаа. За хүүхдүүд нь болохоор охин Павла 2012 онд төрсөн, хүү Питер нь 2014 онд төрсөн буюу хосуудын хувьд одоо ингээд хоёр хүүхдтэйгээ салж нийлээгүй намжим амьдарч байгаа хэрэг нэ. Болж штэ. Нэг намдуу тайван дүлгөөх амьдралаар Энэ үний амьдралыг бол миний ихч 2 минутанд л аваачлаа. Юусоо Мэдээлэл товч тодорхой юм байна тий. би бүр яасан гэж би орос хэлнэ, сайлаа, англи хэл дээр бүр угаасаа орсуудын мэдээлэл яг орос хэлтэй хүнд бол олдголох л та. Яг хэлгүй хүнд бол болоход айгу хэцүү юм л. Тэгээ орос хэлээр ингээд хайхаар ч нөө ерөнхий мэдээлэлд гарч ирээд байгаа юм чи. Бүр дэлгэрүүлээд хайг гэх юм утгаа алчаад байгаа юм чи. Ханаас хайгаач учраач болохгүй. За. Гож үштэй танилцууллаа. За тэгээ хоёул өршүүлэн дэмжиж ажиллаж танилцуулъя тий. За тэгээ нэвтрүүлгийн дэмжигчээр салбартаа тэргүүлэгч Эмзүүн шинжлэх ухааны их сургууль дэмжиж ажиллаж байна. За Эмзүүн шинжлэх ухааны их сургууль 2025-аас 2026-ны хичээлийн жилийн эсэлтээ эхлүүлсэн байна. За тэгэхээр энэ сургууль нь ISO 9001, за ISO 2018 биш ISO 21001 одоо стандартуудыг нэвтрүүлсэн байдаг юм байна. За 3 дахь удаа байгууллагаараа бүх хөтөлбөрөөр амжилттай магадлан итгэмжлэгдсэн боловсролын чанарын баталгаатай их сургууль байгаа нэ. За эсэлт авч буй хөтөлбөрүүдийн хувьд бакалаврт эм зүүж, уламжлалт, анагаах ухааны хэмж, сувилагч, эмийн үйлдвэрийн инженер буюу 2/1 нь 2 бүх найр солонгос улстай хамтарсан байдаг юм байна. Дэд бакалаврын хувьд эм найруулагч, сувилагч, сургалт нь олон улсын хамтын ажиллагаа, тэтгэлэг, клиник ба үйлдвэрийн дадлгаар дэмжигдсэн холбоо барих утасны дугаар 9978 46 48 95 11 13 31 гэсэн дугаарлал холбогдох нэ. За тэгэхээр ирээдүйн эрүүл мэндийг өөрийн гараар бүтээгээрээ дэмжиж ажилласан салбартаа тэргүүлэгч Эмзүүн шинжлэх ухааны их сургууль дэмжиж ажиллаа. Баярлалаа. За хамтаас сонсогчдоо баярлалаа. Баярлалаа. За тэгээд өргөжлүүлэлт нарыг алдарт нарыг. Ямар амар комент уншчихлоо би. Яа яасан бэ? Наами их ажилласаа гараагүй байгаа юм. Игч гарах болоогүй байгаа. Би эфирээ дуусгачаад гарыг л та. Игчи оруулсан постыг бүтэн уншсан бол игч 7 сард гарна гэдэг үг нь бичсэн байгаа. Манай хатагтээ тэгсэн баг. Яг тэр дээдлийн ажилласаа гарна гэдэг эсхийг нь хараад айгаа салгалаад юм пост бүтэн унших гээ гараа авсан баг. Тийм. Би бол тэгж бодож. 7 сарын 9-нд би сүүлийн эфирээсээ ингэж хөтлчөө. 7 сарын 10-нд би лайв нэвтрүүлгээ явуулчаад тэр хамтдаа бас энэ нүгээр тэмэж хамт. Хос бодуулк авсан байгаа та 50 байж. Хичнээн сар жилийн өмнө би авсан тийм. Тэгээд гарах юм аа. Одоо тэгж л хэлээ да. Намигч ногоон дээр их шиг намбагаа л сууж гинэ. За баярлаа. Зөв миний ихтэйгээ сууж гоо дүүн хэдийн яриад үг гисгээд ингээд сууж явах яаж барьж юм бол мэдэхгүй. За өнөөдөр танилцуулах жүжигчин маань Сунсог гэж жүжигчин маань 1983 онд төрсэн 42 настай метр 78.7 см 80 кг хэмжээтэй байна. Тэр яг нь өндөр дээр нь хүмүүс айгуу детальч чараад идэм байлээ. Үгүй энэ жүжигчин ч айгуу намхан залуу штэ. Эсвэл өө энэ ч айгуу өндөр залуу штэ гэл янз янзуудад дэмжүүлээ. Тэгэхээр 80 улаараа хүрэхгүй 78.7 байх нэ. Одоо 2016 онд Blackstone киногоор дамжуулан урлагт хөл тавьсан давуу талаас нь шууд танилцуулаа явж нэг танилцуулах юу нөгөө сохор болзоонд явуулах юм шиг. За тэрээр сакс, бирээр бичих урлаг, зураг, англи хэл за тэгээ бичиг талтаар бас маш сайн хөнгөн атлетикаар сэжээлжсэн. Ер нь бол олон талын авьяастай юм залуу байх нэ. За алдартай бүтээлүүдээс нь танилцуулах юм бол 2022 онд гарсан My Liberation Notes гэмэх драма тоглосон. За энэ дээр болохоор Кёнгийн аймгийн нэгэн нусганд очоод өдөр нь газар тариалангийн ажилхийн угаалтуур янзлан шүнэн сөөжүүн цогтож амьдрахгүй гэдэг залуугийн дүрийг бүтээсэн байна. Арай олгоор л байгаа. Сөөжүүгээд өдөр нь юм янзлаад бас үртэл юм тий. Уг нь бол тэр маптай холбоотой залуу юм шиг үлээ. Киног нь бүтэн үзвэл манай ойлгондоо ер нь их алдартай кино. За тэгээ энэ хүү дүрээр солонгосчуудад танигдаж илүү их алдарт нэрийг олж авсан. За тэгээ солонгос бүсгүүчүүд бараг бүгд л түүнийг одоо хамгийн хүсэмжит залуугаар тодруулж бүгд крашилж яасан гэж хэлэхэд бол хэлцдэггүй хаа. 2022 онд ч одоо энэ залууг илжилээ.
байлаа шүү дээ. За тэгээ энэхүү драматай зэрэгцээд Гэмтрийн хот 2 нээлттэй хийж сүргэтлийн дүрийг маш чадварлаг бүтээж чадсанаар за тэгэл бараг л бүсгүүчүүд маань галзуурсан гэхэд хэлдэггүй л гэж. Энэ яг солонгос мэдээлэлээс нь би ингэж орчуулсан шүү. За тэгээ Гэмтрийн хот 2 кинон тоглох үеэрээ дүрээ сайн бүтээхийн тулд 10 кг жин нэмж 1 жилийн турш бие борлуулсан гинэ. Тэгээ байнгын бор багчууд хэцүүж энэ хүнчүүд өөрөө цагаан хүн байгаад Божин бор юмгүй гэдэг. тэгээ сүүлдээ арьсаа усан лээ жоохон гимтээсэн гэсэн байлээ. Тэгээ 10 кг жин нэмчингүүтэл нөө солонгос өсгөчүүдийн одоо энд битсэн пост мастыг л гүйлгэж уншлаа л да гэсэн. Ямар гоё би хаатаа тэр мөр нь ямар гоё ингээл нэлээ магцсан тэр хөстэй л Асархаа ямаа гоё юм би бас нэг нүднийхээ булангаар халь хараа сууж. Бас жоохон намбаагаа суугдсан болохоор гүйц тааш гэж олж чадахгүй. Нэг нүднийхээ булангаар гоё юм аа л гэж хараа сууж байна. За тэгээ бүсгүүчүүд түүнд дуртай байдаг шалтгаанаас нь танилцуулах юм бол за үнийг хэлэхэд ховорхон царайлаг залуул биш гэж байгаа. Бүр юм ховор за ямар царайлаг юм бэ гэж ууслах алдмаар царайлаг залуул биш гинэ гэхдээ бодит амьдрал дээр ийм залуутай таарах магадлал өндөр буюу одоо эргэн тойронд ийм залуу нэрээ амьдрал дээр байж болохоор тийм царайтай. Юу гэсэн түгээмэл гэсэн үг. Түгээмэл. Тэгээ тийм учраас яг хүн төсөөлнө штэ. Үнэхээр царайлаг одоо нэг од залуу байлаа за энэтэй гэж төсөөл дүртэл би хөдөлцөөд гүйж ингэж бодогдож чадахгүй ш. Харин сонсоогүй жүжигчэнтэй болгүй бас болж шүү. Энэ битээр бас болох юм байна. Хамт кино үзээд алхаж байгаа гэж болох юм байна шүү гэдэг. Зөв. За тэгээ ер нь царайлаг залуучууд одоо модноос гараад эрэгтэйлэг секси залуучууд модонд орсон жил үргэлжилж байгаа шүү. Үнэн шүү. Эрэгтэйлэг секси байх хэрэгтэй юм байна те. Ер нь иршүү залуучууд гоё шүү. Тийм. Тэгэхээр тэрээр яг тийм хүн бахан. Үнэхээр гоё тийм зузаан би хаатай гэсэн байх шүү. За тэгээ цээжний булчин ямар ч хувц өмссөн гоё харагддаг. Маш иршүүд зан чанартай, давхраагүй нүд, өндөр хамар, тэр ярьж байгаа байдал, буур сууртай, инээмсгэлж байгаа нь хүний стилийг татгаар залуу гэж бичсэн байна. Энэ одоо би хэлж байгаа юм шиг санагдаад байна. Чи нэг багтаад нэг цээжний булчин нь гэж нөгөө сохо болзон дээр авчирчаад магтаад байгаа юм шиг л байна шүү. Аав их шах гэдэг юм байна. Их ч навчи зүгээр шахаллах. Кампутаж мэдээлэл орчуулсан чинь нэг ийм булчин шүрмэс үе мөчөр нь ярьсан баахан юм байл ш. Би тэг гаахан хэсэгчлээ хуваацсан. Тий, тэр нь жимд, энэ нь жимд, тэрнийх нь нөгөө сантиметр нь жим энэ тэр хажууд нэмэгтэй ийм намхан эмэгтэй хүн зогсоход ингэ шарагдана, өндөр хүн зогсоход ингэ шарагдана тэргээ бүр айгуу детальч бичсэн байсан шүү. За тэгээ 40 гарсан ч 20 30 насны бүсгүүчүүдийг одоо ардаасаа гүйлгсээр байгаа залуугаар тодорч байгаа гэж шүү. За баян гэр бүлээс гаралтай бизнесмен мөн жүжигчнэр давхар ажилладаг гэсэн үг. Бизнес эрхэлдэг. Жүжигчин залуу саялсантай баян гэр бүлээс гаралтай буюу Намсон Чонгун гэдэг үйлдвэрийн багаж төхөөрөмж гэдэг компаниг үүсгэх захирлаар ажиллаж байгаа. Тэгээ уг компани 2016 онд жилийн 5.5 тэрбумын ашигтай ажилласан. За тэгээ компани удирдах албан тушаалд нь аав нойдог ер нь бол өв залгамжлагч гэсэн үг. За ингээд Америк нэгдсэн улсыг зорьсон жүжигчин болохоос өмнө гэсэн үг. Дунд сургуульд байхдаа Америк нэгдсэн улс руу сурахаар явсан шалтгаан нь их дотгошоогоо зан характертай хүмүүс учраас эцэг их нь ер нь жоохон тэг өөрийгөө олж нээгээд илүү гадагшаа зан чанартай болоосоо гэж хүссэндээ хүүгээ Америк нэгдсэн улс руу явуулсан юм байна. Тэгээ Америк нэгдсэн улсад баримтат киноны найруулагч болох мөрөөдөлтэй байсан боловч ахлах сургуулаа төгсөөд цэрэгт явж найруулагчаас арай өөр мэргэжил сонирхож эхэлсэн гинэ. За ингээд цэрэгт явахын тулд мэдээж Америк нэгдсэн улсаас солонгос руу буцаад эргэж ирсэн. Тэгээ цэргийн албаа хааж байгаа дундаас нь Иракийн Zaytun Division гэдэг дээр очиж албаа хаасан юм л дээ. Тэгээд тийм ер нь нэлээ ийм нааша цаашаага өөр салбар руу хөсцсөн төрлийн хүн юм байлээ. Тэгээд Иракт одоо цэргийн албаа хаасан гэсэн үг. Тэгээд маш хөрсөлдөөн дунд шалгарч Ирак руу явсан гэж шүү. Тэр багын үнийг үсээ олчдгүй мэн л да одоо тэр BBC-лог юу ч байдгийн те оюухан ч гэдэг юм яах вэ гэдгийг олон талаас нь хардаг гэсэн. Өөрөөр хэлж байгаа амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг нь энэ цэргийн албанд бий л үнэхээр хамгийн сайхан мөчүүдэд өнгөрүүлсэн гэж ярьсан байдаг. Тэгээд яг нь Америкийн улсад удаан амьдарсан учраас Солонгос руу буцахаар нь Солонгостой бас нэг тасаж зогтож чадахгүй. Уг нь Солонгос хүн байгаа дээ. Яг тийм үедээ энэ Ирак руу явхад өөрт нь их гой санагдсан гэсэн үг лээ. За мэрэгжлийн тамирчин болохоор шийдсэн. Тэр одоо цэргийн албаа хаасныхаа дараа цэргээс халагдаж ирээ сагсан бөмбөгийн мэрэгжлийн тамирчин болёо гэж гинтхэн шийдсэн маа. Тэгээд дүүн Канадад тухай сурж байсан. Тэгээд Канад руу мэрэгжлийн бэлтгэл сургалт хийхээр ингээд явсан. Тэгээд энэ үед нас нь 26 настай байсан. Тэгээд өөрөөр нь хэлж байгаагаар гадаадад олон жил амьдарсан, Солонгост эргээд ирсэн, насан зогтож чадахгүй байсан. Тэгээд яах вэ гэсэн юм айдас байгаад исэн юм. Гэтэ зүг зүгээр за аялыгээд буцхан чаашийн тийм учраас зарах
шалтгаан хэрэгтэй. Ер нь би одоо тамирчин болно, би бол сагсчин болох юм бол бужигнуулна гэж хэлээл явцсан юм бэл. За би зүгээр алан л явц юм дээ. За ингээд Канадад бэлтгэл өглөөний 6 цагаас эхлээд өдрийн 2-3 цаг гээд дуусчдаг. Хийх юм байхгүй, бүр сүүлдээ уйдаад газар ширтээд гөлөг өгдөг шиг тэгээ үлдсэн цагтаа за нэг өөр юм шалтгаан олж хийдэ гэж бодоод жүжигийн дугууланд явж эхэлснээр ер нь бол юм жүжигчин болох гараа нэхэлсэн юм бэл. Зөв болж ш тас тий. За хамтраагчдаа танилцуулаад үргэлжлүүлээ. За нэвтрүүлгийн хамтраагчаар Minopos хамтран ажиллаж байна. За Minopos-ыг хэрхэн авах вэ? За нэвтрүүлгийн баннер дээр нь QR код байгаа. Тэрийг уншуулад хамгийн ухаалаг пост төхөөрөмжийг өдөр бүр 15,000 төгрөг төлөөд урьдчилгаагүй, хүүгүй, шинтгэлгүй зээлээр авах бас боломжтой байгаа. За тэгээд бизнесийн орлогоо пост төхөөрөмжөөр авдаг бизнес эрхлэгчид аж ахуйн нэгжүүд бас нааш анхаарлаа хандуулаарай тийм ээ. За өөрийн өмч чи тгээс ууж би ярьж. Өөрийн өмч болно. Гүйлгээний лимитгүй ингэж мингээд гоё. Ингэж мингээд байхгүй махгүй гэд и баримт, нөтийн баримт гаргана. Хамгийн үргэлж сүлжээ те цэнигийн удаан барьдаг хүссэн банкны дансаа холбох боломжтой, орон даяар хүргэлттэй, пост дээрээсээ гүйлгээний хуулга харах боломжтой, барьцаагүй шимтгэлгүй шуурхай зэлийн үйлчлэг авах боломжтой ах нэ. За тэгэхээр та бүхэнд маань 15,000 төгрөг төлөөл өөрийн гэсэн ухаалаг пост олох боломжтой болж байгаа шүү. Тэгээд энэ нөө цэнэгэн дууссан байна. Манай номоо цэнэгэлтээ номоо ээлж амралтаа аваад цэнэглэх боломжгүй болчихжээ л дээ. Тэрнээс дэлгэц мэлцийг харуулъя гэж бодчихсан. Яг нэг иймэрхүү зүйлүүд энэ нөө сая би дэлгүүр орж байхдаа яг энэ минут пост төхөөрөмжөөр тооцоогоо хийсэн. Тэгсэн чинь яг энэ жижигхэн дэлгэцхийн хэсэг дээр нь одоо тэр мөнгөн дүнч гэдэг юм тэр бүх зүйл нь харагддсан юм байлээ. Яг ингээд дэлгүүрт ороод идэх чинь ямар ч юм байхгүй хаалттай яг үнэн мөнгөө хийж гэнэ үү гэх нэг бодогддог шүү дээ. Тэгэхээр яг худалдаа авч байгаа хүн харах дэлгэц болгон тэр нөө зарж байгаа хүн маань өөрөө харах гэдэг юм хоёр дэлгэц. Энэ юу ядах юм болоо? Хой хүнд өгж болдгоо юм болоо. Би надад ч бас ингээ ав явж өмөрөх байхгүй. Та яах юм? Гэхдээ энэ тэнд бас хүн амт надад мөнгө төгрөг өгөхөр бол би шууд картын уншуул. Ямар түүнээсээ байцсан. Данс руу яах юм бэ? Ийш үү? Харин тийм би шууд тэгэл гаргаж ирэл. Би Minopos гал ингээд цүгнээсээ босоо гаргаж ирээд. Та их ч нэг уншуулчихгүй юу? Харин тэгээд наач надад өгөхгүй л ахтаа гэдэг шиг те. Тэгээд аваад явуул сүртэй юм шүү. За сүртэй л юм. Холбогдох цэн дугаар 9995 8114 9995 8114 гэсэн дугаарлаа дэлгэрэнгүй мэдээлэл аваад залгаад Minopos хамтран ажиллаа баярлаа. Баярлаа. За дараагийн мэдээлэл нь жүжиг үзэж байхдаа бүдүүлэг авир гаргасан гинэ. 2019 оны 8 сарын 15-ны өдөр хамт бүтээл тоглож байсан жүжигчин Ким Жухоны тоглосон жүжиг болсон юм байна. Тэр жүжигийг үзэхээр Кан Хана, Oh Heaven гэдэг хоёр жүжигчинтэй хамт очиод зэрэгтэл сууж байхдаа инээхэр гүйсэхт инээгээл, чанга дуугаар яриал, сунаагаал. Ер нь үзэж байгаа одоо хүмүүст нэг жоохон тийм төвөгтэй байсан гэх юм уу. Тэгээ дараа нь үзсэн үзэгчтэй ойролцоо суужсан хүмүүс нь сошиалдаа өө энэ алдартай жүжигчид чи ямар бүдүүлэг юм бэ нэтрэгээд пост оруулсан. За тэгээ жүжигчин залуутай хамт явсан жүжигчид өөрсдөө хаяараа дамжуулаад уучлалт хүссэн байдаг. Харин жүжигчин залуугийн хувьд бол би бүдүүлэг зан характер гаргаагүй гэж хэлсэн байдаг. Одоо тэр үед нь яг ямар байсан мэдэхгүй болохоор хэлж мэдэхгүй ямар тааш тэгэл хүмүүс бол шүүмжилж л байсан юм тухайд. За алдартай болсон ч гадуур ганцаараа л явж байдаг маань. Тэгээ тийм ч учраас хүмүүс түүний гудамжинд сууж байхад нь метронд явж байхад нь гэрлэн дохион дээр кафед бэнүүд одоо явж байхад нь хинүүд их авсан зургууд маш их байдаг юм билий. Манай 5 шарт ч гэсэн явж иж магадгүй л. Энэ найруулагч өгсөн зургийг би авчрлаа гэж. Энэ бол зэрлэг зураг байна шүү дээ. Тийм байна уу. Саяны тэр машины хажуу тэр бэлэн онжуулсан зогсож байна. Тэгэхээр гоё. Би одоо ингээд маш олон алтартнуудыг ярьж шít одоо ингээ 3 дахь жил рүү орсон байна. Тэр дундаа сунсаггүй жүжигчин бол үнэхээр сэтгэл татам жүжигчин шүү. Яг ийм сэтгэл татам хүн гэж байдаг шүү дээ. Яг гадаад дүрт хөрхм бол мэдээж хавд хүн бол харах бах. Гэтэ надад ийм сэтгэл татам хүмүүс амар гой санагдаад байна. Гоё юм харваажи иршүү дүрхтэй харагдаж байгаа тий. Тэр халтар болсон бэлээ мэлигээ онжуулсан. Таамиг чи таалагдахын тулд нэг юм бэлээтэй л. Үгүй яг ийм л ах хэрэгтэй. Энэ залуу шиг ингээд би сарвчтай малгай өмсдөг нь дуртайхгүй. Сарвчтай малгай өмссөн байна. Тэгээд энэ дээгүүр өмссөн байгаа цамц нь бас гоё байна. Тэгээд тэр цаанаас нь зэшнийн дээр тэр хоёр тавгар моогор бас гоё харагдаж штэ. Гоё харагдаж штэ. Би болохоор юм жоохон урт тустай хүн санагдаж штэ. Уртаа. Тийм үү. Үсний богн үсэн. Би урт төстэй үнтэй явж ивэл аль нь юм мэддэхгүй хэцүү бах уу. Хэрэг урт төстэй үнтэй явж ивэл тэр нь чанцаан шүү. Аамигч биш шүү. Аамигч бол юм жоохон тосмостой юм дөрөвлөө бэлийн мэлтэй үнтэй юм залуутай явж байгаа. Би тэр урт төстэй нь явж байгаа шүү. За тэгээ холбоотой түүх гэх юм бол нэг удаа кино театрт явж исэн чинь нэг панел учирдаггүй гүйжрэл хүүе сонсоогүй жүжигчээ гарын үсгээ өгөөч гэл гүйд ирсэн нэ. Тэгсэн чинь яг ирээд гар үсгээ авчихсан чинь
андуурсан байсан юм байна. Энэ хүнийг танихгүй нэ алдартнаа буруу өөр хүнтэй андуураад тэгээд сун соггүй жүжигчин биш өөр хүний гар үсгийг авах гэжсэн юм байна л да. Тэгээд жүжигчин залуу өөрийгөө үүдсэн танилж байсан ба сайн байна уу? Намайг сун соггүй гэдэг юм а. Та намайг хинтээ андуурсан хөө гэж асуусан ба. Би бас жүжигчин штэ гэлөө. Тэгсэн нөгөө хүн бас жоохон сандрын штэ ингээл айгу алдартай хүн баслан алдартай хүн байгаа штэ. Тэгээд ирээд андуурч уучраас эцсэндээ болоо шууд гар үсгийг авчихсан. Буцаад гүүц юм цухтаад. Дөнгөд манай хүн ардаас нь гүүж чунгуудаа хинтээ андуурсан хэлчихээ гэдэг. Ингээд хоёр маань тэргээр жоохон хөөцөлтөөдөө уучраа олсон байдаг. Тэр нь жоохон юм сонирхолтой хүн юм шиг л тийм хээгүүч гэх юм уу тийм ээ тий. Ой чи хэлчихэлтэй гэдэг дагцанггүй байдаг шүү. Өнөөдөр бас нэг ганцхан хоол идэх гэлст амар бууз муу захиалаа үйжсэн. Том аяхтайг захиалгачихсан чи чи радиог хөдлөж анцаа гэх юм. Жижигээс нь захиалаа. Би бүр нэмээд хоёрыг их байсан. Амаач ихчмэр саваа харуулчихсан. Тэр нь жижиг нь энэ том нь би бүр амар үйсэн эмнэлэг орчоод. Томыг авъя ихчээ гэсэн чи хөдлөж өгөх юм би юм бодож. Жижигээс нүгчгүй гэж. Би өсгөө болчлоо гэж юм. Хизээ байдаг юм аа тэгэхээр. Бас өөөсө хоол орхоо болчих юм байлээ. За түүний сонирхдаг бүсгүйгээс нь танилцуулъя тийм. Гэгэл эмэгтэй дуртай гинэ. Хошин шогийн жүжигчин Жандуйоныг өөрийн сонирхдаг хүнээр нэрлсэн байдаг. Тэгээ бас нэвтрүүлэгт ч гэсэн хамт орж исэн. За жүжигчин ээлтэй үерхэж байгаа гэсэн мэдээлэл хит удаа гарч исэн. Гэвч бол энэ худлаа байсан. Пэдуна жүжигчний Instagram live дээр нэг хацар дээр нүнсэл сүрхий live хийсэн. Тэгсэн яг нь Солонгост бол нөө энэ очны хоёулаа нэг жоохон Европ соёлтой хүмүүс аахгүй. Гэтэл Солонгост ч юус тийм штэ нэг хөтөлцөж нэтрээж гэдэг сугталцах. Гэтэ яг ингээ найз нөхдөсөө сугталцаж явахыг та юу гэж боддог вэ? Тэрхтээ найзгаа сугдаал явчихдээ шүү дээ. Тэгсэн чинь тэгээд бас үнсчдэг барьж аваад. Гэтэ тэрийг нөгөө нэг яг нөгөө хаана хизээ гэдгээс болд юм шиг үлээ. Ойлгохгүй хүмүүс үл. Аамыг ч бас намайг байнга үнсэд идэж штэ хаяа. Би үнсэл. Унт чахаж гэсэн нэг хаяа үнсчгээд би ч шүн жоохон хүнчлөөл хучж унтдээ. Шүсээ гажуулаад унтчих. Тэгэхээр яг солонгосчуудад нөгөө юм хамаагүй те би хаанд нүрх одоо сугталцах гар марах энэ тэр бүгд юусоо хосуудын тундал байх хэрэгтэй зүйл гэж боддог. Болохоор л тийж анзаарсан юм шиг байна. Тэгээд энэ хоёр жүжигч юм бол хоёулаагүй бит хоёр үерхэгүй гэдэг албасаар мэдгдсэн. За тэгээ одоо гэр бүлийн амьдрал зохиоход бол одоо л жүжигчнэр ажиллаж эхэлсэн учраас ажилдаа илүү төлхөө анхаарах бодолтой байгаа юм шиг үлээ. Тэгээд энгийн сэтгэл догтлуулсан хайр дурлал хүсдэггүй нас шүү дээ. 40 нас ч энэ нухацтай л нас руугаа орсон байна л гэсэн мэл. Энд Марс. Энэ чанцаг турах амарх юм биш үү? Хоол идэх үед нь өөрөө хөдлөгч үгээд байвал амархан турж байгаа юм байна гинэ. Нэмэр байхгүй. Гэртээ хоол идэж ш нөгөөдөг чинь. Тийм ш. Тэрнээс гараад нэг өөр газар руу орно ш. гэж. Намайг турааж яагна дээ. Би турж мураад өнгө орчвол ингээ өөр газар руу өвчи та тийм. Эндээ ингээ бондоо сууж байгаа байх ч хөө гэж. Ам ихчтэй л. За. За одоо боли би халуундаа солиороод өгнө. Юу ч ирч мөр халуурч болор. Баамар утгагүй бага юм юу сонирхдаг залуу малууч. Юу ч яриа тэр хитчих. Бүр толгойд орчихсон бүх юм аа л ярьж байна. Сараа гэж бүр тэгнэ. Чанцаа угаасаа би авцсан штэ. Ягаад аамыг шахаад арын хаалгадаад байгаа юм. Шинийг шахаад. Саны залууга. Энэ хүний шахаагүй штэ аам ихчтэй. Би авчил гэсэн. Та авъя гэдэг. Жохо өвөнгөө л ахаар. Чи өөрөө авъя гэдэг юм шүү лээ. Тэгтээ үндэ би өөрөө суун штэ. Та хоёрт юу гэж юм бэ тиймстэй. Одоо жоо халуунтай байгаа дэр хэлчих. Угаас энэ ах минийх аа. Минийх юм байгаа. Алдцал. 5 шарын тэнд алхаж ирсэн таарад би чинь гэр мөртөө оруулаад хоол унд хийгээд өгцөө. Маш тэгнэ. Ами бай парти дээр хитэн литр нулимс гаргах байг нь. Би нулимс гаргахгүй болов гэж бодчих. Гараа дууссан богоо. Зүгээрээ би гаргачнаа. Миний өмнөөс чагийн уйлнаа. Хавдцсан үрдээ. Харин тэ добоо яаж гэж уйлахаар амар хавддаг ш нүүр юм. Би улаан жамсран бурхан ш. Амар би хамаа чи хааж байгаа. Тэгтээ миний бай пари Японд олно л тоо. Японд харин гоо үзэсгэлэнгээ усаад. Японочууд айх үед надаас. Гудамжиндаг улаан жамсран бурхан шиг хүүхэнгүү гэдэг. Уйлаад яваад. Мэдгүй байдаг нэг юм улаан өстэй хүүхэн гарч байгааг нь яасан гэнэ. Амээ нэг л өдөрт явах. Амээ гэсэн. Миний өмнөөс авах байлцсан тий. За өндрөх инкватор тийм амээ англи хэлийг хаар сурсан бэ гэд. Би англи хэлийг хаана сураагүй. Би зүгээр пита ажил одоо ёстой нөгөө нэг ажлын шаардлагаар пита ажил ухамдаж орчуулж нэг өөрийнхөө хэмжээнд л орчуулдаг даа л гэсэн үг. Тэрнээс л юм хэл устай хүн бас биш ээ биш. Би заагаад өгч тийм үү. Тэгтээ би англи хэлгүй л дээ. Тэгтээ би заа гэж. Хойлоо заа гэж. За баярлалаа энэ хүргээ нэвтрүүлгээ өндөрлөе. Студид коллеж чанцаа агаамын найруулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраагчаар Бала бүрээс ирж хүч Мая брендийн коллегийн витамин З-ос мөн мино босоолаа. Урагшлуулан амар цаг нэвтрүүлгээ үлээн сонсорой. Түр баяр шээ. Баярлалаа.